Өдрийн мэндэ. За өнөөдөр би та нарт дэгээ зүвгээр хөөхөлтэй нэхэхэд юу гин үсийг яаж нэхүүл зүгээр вэ? Хүмүүс ямар алдаа гаргадаг вэ? Урт богино үсийг яаж хийвэл зүгээр вэ гэсэн зөвлөгөө маягийн юм өгнө. За тэгэхээр миний бичлэгийг үзээд төрүүчийн хүмүүс надад баярлсан талархалснаа илэрхийлсэн ба яагаад гэвэл би нөгөө хүмүүсийг коммент бичихгүй болохоор хүмүүс ерөөсөө үздэггүй багтаа гэсэн чи үздэг юм байна. Дагаж дуурайгаад нэхэд эхэлсэн байна. За надад нэгсэн Google-тэйнийхээ зургийг явуулсан. Тэр хүнд маш их баярлалаа. Яагаад гэвэл энэ надад юу гэдэг нь тий урам өгсөн гэх юм уу дээ. Би хүмүүсийг ерөөсөө бичихгүй коммент энэ төр бичихгүй болохоор за нэг их хэрэгтэй биш юм байна гэд болцсон. Тэгээд би өнөөдөр цаашаа үргэлжлүүлэхээр шийдлээ. Тэгэхээр үсэн дээр хүмүүс ямар алдаа гаргадаг вэ? Юу хийвэл зүгээр вэ гэд би өнөөдөр сайн тайлбарлаад өгье. За одоо надад нэг ийм Google-ний үс байгаа тий. Одоо энэ Google-ний үс гэхэд ямар ч юу байхгүй. Урт үс биш. Би зүгээр л энэ артал дээр нэм хөрхөн бүндгүүр юм хийсэн баа тий. Бүндгүүр энэ. Тэгээд урталт нь ийм үстэй. Энэ дээгүүр бол ерөөсөө бүр цаад талынх нь бүр арт талаар нь ингэж үс хийсэн баа. Тэр Google-тэй болгонд бас эдгээр чи өөр байгаа. За дараагийнх нь болохоор зэрэг энэ Google-н дээр болохоор арай жоохон ийм урттуу маягийн үс хийсэн. Тэгээ урт. За энийг би жоохон дээш нь болгоодсон юм билүү? Эндөө ойртсон юм шиг санагдаад. Ингээд. За энэ дээр болохоор ийм урт хийсэн. Урт үс. Тэгтээ энэ урт үсээ зөвхөн би энэ дээрээс нь биш те. Эндээс нь ингээд нэхэл тэгээд сүлжчихсэн ба. Ингээд сүлжчихсэн. Тэр. Одоо энэ дээр бол яаж харагдах вэ? Ингээд сүлжчихсэн баг. Тэр. Эндээс нэг. Тэгэхээр би өнөөдөр бүр ингээд хүмүүс битүү юм үстэй байдаг тийм. Тэрнийг өнөөдөр би сайн тайлбарлаад өгөөтэй. Гэтэ энийг тайлбарлахаас өмнө нэг юм та нарт аягүй сайн тайлбар хэлж өгье. Яагаад гэвэл одоо энэ жишээл маш их том Google-тэй байгаа тийм үү. Тэгэхээр ийм том Google-тэй өөрөө чинь харьцангуй толгой нэг томтой. Тэгээд ингээд их үс хийчихтэн зэрэг толгой ерөнхийдөө энэ дундаа юутай байлаа ч гэсэн ингээд сайн бэхэлсэн ч байлаа гэсэн ерөнхийдөө толгой юм унах хандлагатай байдаг. Тэгээд нэг жоохон нөгөө Google-тэй хуучраад ирэхээр бүр ингээд толгой унаад идэг тийм болохоор толгойг чи хоёр аргаар бэхэлдэг штэ. Нэг нь бол шууд ингээд их биетэй нь очдөг. Нэг нь энэ нөгөө миний төрүүчийн хичээлүүдээр зааж исэн юм төмөр утас дунд нь ингээд бутас хийж агаад бэхэлдэг. Тэгэхээр хэдий ч энэ том Google-тэй байх тусам энэ үсэн их байхаараа ундаг. Ялангуяа шин одоо юм нэгч байгаа хүмүүст бол тэ дөнгөж анх эхлээд нэгч байгаа хүмүүс гол төлөв тийм алдаа гаргадаг. Толгой нь унаад идэг. За иймэрхүү толгойн дээр ингээд сайн эндэн сайн бэхлэгээ хийчих юм бол мэдээж унах нь гайгүй. Тэгээд энд заавалчгүй ийм одоо ийм урт баг юу бэхлэгээ хийжээж тэгээ ийм баг урт бэхлэгээ хийжээж энэ толгой мөн доошоо унахгүй гэсэн. Ялангуяа ингээд энэ дунд ийм бэхлэгээ байхгүй зүгээр шууд нэгдсэн тоглоомн дээр болохоор толгой унах магадлал айгүй өндөртэй байдیں۔ За зүгээр яг хав энэ ийм өс болохтон зэрэг айгүй амархан нэгдүгээр хоёрдугаарт айгүй одоо нөгөө жоохон хөөхөд тоглоход чинь их үс болохоор арай жоохон том насны хөөхтүүдэд зүгээр санагддаг тоглоом тий. Жижигхэн хөөхтүүд чинь болохоор нөгөө үсээ чи ам хамарлуугаа хийн байрн янз бүрэн зулгаан тий. Тэгэхээр ер нь бол би жижигхэн хөөхтүүдэд тоглох Google-ийн дэр ер нь иймэрхүү жижиг юунуудыг үсийг хийхдээ их дуртай. Ягаад гэвэл хөөхтүүдийн тоглож байгааг хараад байхад одоо жишээлбэл би энэ том Google-ын дэр тий энийн зулгаан, энийн тайл, нам хамарлуугаа хийн. Тэгээд нэг жоохон надад жоохон асуудалтай юм шиг санагдаад байсан. За гэвч нөгөө схемнээсээ болоод Google болгон чи өөр үстэй байгаа штэ. Тэгэхээр энэ бол яг ер нь бол их тийм эвтэйхэн ийм үс байгаа. За одоо би та нарт урт үсийг яг яаж хийж өгөх вэ? Тэ урт үсийг ер нь яг гол нь юун дээр анхаарах вэ гэдгийг юу яагаад хэлээд өгөөч. За одоо жишээлбэл би ингээд үс нэхнэ. За үс нэхэхийн өмнө энэ үс одоо толгой, малгай энэ төр чинь ерөнхийдөө баг бүх нэхээсүүд нь адилхан байдаг. Энэ амигрум гэж хэлдэг тий. Би одоо яг энэ дээр ингээд тавиад харуулаад та нарт. Яг энэ дээр бас нэг хүн сайн ойлгохгүй байна гэж тэгээд хэлсэн. Одоо яг ингээд харагдана. Тэгэхээр энэгээр одоо энэ үзүүрээр би энийг ийшээ ингэж чангалдаг штэ тэр ингэж чангална. Тийм биз дээ. Тэгэхээр
энийг ерөөсөө алдаж болохгүй. Энийг ингээд эрхээ хургаараа дандаа дарж идэг. А энэ хоёрыг одоо энэ утсыг энэ доотлын татах утастайгаа хооронд нь бэхлэхийн тулд энэ утсыг энэний доогуур нь гаргаж ирнэ гэсэн үг. За тэгээд одоо би гаран дээрээ тавиад харуулъя тийм. Яг саяын маягаар энэ тэр энэ. Тэгэхээр чин энүүгээр би татах учраас энийгээ ингээд шууд эрхээ хургаараа дарчдаг. Тэгээд энэ. За одоо ингээд яг саяын миний тавьсан байсан чинь одоо энэний дундаас би энийг гаргаж аваад тэгээ ингээд эхний энэ гогцоог хийж штэ тий. Энийг одоо бид нэр бэхлэгээний гогцоо гэж хэлдэг. Одоо би энэ дээр тавиад та нарт. Тэр нөгөө татах маань энэ, татах нь энэ. Одоо энэ хоёрыг хооронд нь би энэгээр бэхэлчлээ тийм үү? Тэгэхээр энэ бэхлэгээ бол ерөөсө тоонд ордоггүй. Энд хүмүүс андуураад идэг. Энэ тоонд орохгүй. Ягаад гэвэл эн чинь ингээд бэхэлцэн байгаа гэсэн. Одоо энэний дараагаас эхлээд нэгсэн чинь яг 1 гэд явна гэсэн. За тэгтэн зэрэг одоо би энэ жижигхэн чинь энэ ингээл чангалагдаад энд сайн чангалаад өгч чинь. Одоо энэ ихний гогцоог би үүсгэх чинь тий. Тэгэхээр энэ зүгөө доогуур нь хийгээд энэ утсыг дандаа ингэж доогуур нь гаргаж ирдэг. Ингэж доогуур нь ингэж гаргаж ирнэ. Тэрнээс биш ингэж гаргаж ирэхгүй нь штэ. Заавалчгүй ингэж. Тэгэх юм бол тэр нөгөөнийг үсний буюу толгойн оройч их гоё гарч ирдэг. За одоо би эхнийх нь 1 гэд нэхлээ те энэ 1. Тэгэхээр энийга дандаа эрхээ хургаараа ингэ дарж яах юм шүү дээ. Дараад энийг юусаа алдаж болохгүй. Би энийгээр дараа нь гогцоогоо чангална. За тэгэхээр энийг хүмүүс дандаа амигрум гэд шидэт гогцоо энэ төр гэд орчуулсан мэдээ манахаар. За одоо хоёр дахь нь энэ 2 3 4. За ихэнх тохиолдолд 6 байдаг. 5 6 7 би 8-аар нэхнэ. Тэгэхээр энийг ерөөс алдаж болохгүй ш. Энийг ингээд 8. За одоо та нар харж байгаарай. Яг би эндээс тоолно. 1 2 3 4 5 6 7 8. 8. Энэ сүүлийн гогцоог одоо энийг чангалангууд энэ сүүлийн гогцоо алга болчих гээд идэв. Одоо энэ хамгийн сүүлийг. Тийм болохоор энэ дээрээ сайн хараагаа сайн тогтооно гэсэн үг энийг. За одоо би энийг жоохон юу болгочоод одоо би нөгөөд үзүүрээсээ татна. Хардаа тэр. Ингээд татангууд ингэ чангарч байгаа үстэй. Тэгэхээр энэ нөгөөд утасныхаа доогуур орсон чинь их гоё харагдана гэсэн. Тэгээд энэ одоо хамгийн сүүл энэ гогцоог сайн мэдэж авах нь шүү дээ. Энэ 8 дахь нь. Хүмүүс алдаа хийгээд эндээс хийчдэг. Энэ хамгийн сүүл энэ гогцооноос. Энэ бол буруу шүү. За одоо би чангаллаа. Гэтэ яг дараа нь бүр чангалчих. Энэ жоохон нөх орхичих. За яагаад үл энэ. За одоо энэ сүүлийн гогцооноос хүмүүс янз бүрээр нэгдэг. Одоо би та нарт нэг юм хэлээд өгье. Хүмүүс эндээсээ шууд залгаад 1 2 гэд цаашаага тоолоо явчихдаг. 1 2 гэж шууд тоолоо явчихдаг. А би болохоор энд тэгт нэхэх жоохон дуургүй. Би болохоор энэ сүүлийнхаа гогцооноос нэг ийм утас татаж ирээд тэгээ би энэ хоёрынхоо хооронд нь холбоод тэгээд ингээд сайн татчихдээ ингээд татаад тэгээд сайн татангуудаа буцаагаад энийгээ татна. Ингээд. Тэгэхээр энэ хоёрыг одоо бүр сайн ингээд татаж өгнө. Тэгээд нэг жижигхэн хонин холбоо аваад тэгээд яг нөгөө анхныхаа гогцооноос хамгийн ихнийхээ гогцоог хийн. За би нэмэх учраас яг эндээс 1 2 за минийх чи хэд байгаа вэ? 8 байгаа. 16 болох хэвээр. Энэ. А тэгэхээр чинь энэ жижигхэн нөгөө хонио холбоо чи энд ингээд ийм хооронд нь холбосон юм шиг болчихж байгаа ч тий холбоо гараад. А хүмүүс болохоор шууд ингээд нөгөө нэг нэхэд явчихж байгаа харагдана. Надад болохоор энэ арай илүү таалагдаад идэв. За одоо би цаашаага нэхлээ. 4. Одоо би энэний дараа үс яаж нэхэж өгнө гэсэн тий. 5 6
7 8 9 10 11 12 13 утсаа энэ рүүгээ хийлээ. Энэ доогуур нь ингэж гарч ирнэ. 14 15 16. За одоо сайн хараарай миний энэ нэгснийг. Одоо сайн ажиглаарай. Яг нөгөө юун дээр чинь ингэж гараад ирж байгаа биз? Тэр энэ ингэ гараад ирж яг миний төгсгөл энэ хоёрын хооронд. Тэгэхээр би одоо энэ үнийг энэ рүү холбоно гэсэн үг. Надад болохоор ингэж гарах нь айгүй гой санагдаад байна. За миний түрүү чи хэлсэн шүү дээ нөгөө нэг зүүнийхээ доогуур нуцаа аваарай гэсэн. Зүүнний доогуур утсаа харахаар ийм айгүй гой ингэж чигд гарч ирдэг энэ гол энэ. За одоо би энийг чангална. Ягаад гэвэл түрүүн би чангалаагүй та нарт харуулах гээд орхисон тий. Ингээд. За одоо энэ. Одоо яг ийм маягтай болох нь. Энэ. Хашаа гойрох юм. Ингээд. Ингээд. За одоо энэ дэр сайн ажиглаарай. За одоо би энээс цаашаагаа нөгөө үсээ бодох нь. Би хэрвээ богино үстэй нэх гэж байгаа бол богино үстэй юм уу ийм нөгөө хөрхөн бөндөртэй нэх гэж байгаа бол цаашаа нэгтгээрээ нэхэл явчихна. Тий одоо энэ ингээл цаашаагаа нэх чинь. А энэ болохоор би юуныхаа нэхээснийхээ араар нь ус хийцэн. Ард талаар нь ус хийцэн ба энэ. А заримдаа урт талаар нь хийж болдог. Ийм тохиолдолд би ямар ч үйлдэл үзүүлэхгүйгээр ингээл цаашаагаа нэхэд явчихна. За одоо би та нарт урт ус хийх гэж байгаа учраас яах вэ гэвэл одоо энийг сайн ажиглаарай. Энд ингээд хонио холбоо байгаа те. 1 хонио холбоо, 2 хонио холбоо, 3 хонио холбоо. Тэгэхээр бид нэр энэ хонио холбооны зөвхөн ард талын хэсгээс нь нэхэж эхэлдэг. Урт хийх гэж байгаа. Энэ араас нь нэхэд, энэ араас нь нэхэд, энэ араас нь нэхнэ. Яагаад гэвэл энэ уртлын энэ гогцоон дээрээс нөгөө нэг ийм үсний энийг хийх гэж байгаа учраас энийг ойлгож байна уу? Тийм болохоор би дандаа энэ нэхээснийхаа урт талын энийг үлдээгээд араас нь нэгтгэнэ шүү дээ. Тэгээд дараа нь би энэ дээрээс нь саяын одоо нөгөө нэг үснийхаа үсээ хийж эхэлнэ гэсэн үг. За тэгэнгүүт ер нь бол энэ дээр ингээд би давхар танилцуулахад жишээлбэл оймсны төрөө үнийг гэж байгаа тий оймсоо нэхэд дууслаа араас нь нөгөө дараагийнхаа хөлнийхөө өнгийг энэ рүү залгадаг ард талаас нь энэ уртлыг үлдээчдэг. Энэ уртлыг яагаад үлдээж байгаагүй л энэ дээрээс бид нэр энэ гогцоонууд дээрээс бид нар яах нь оймсны төрүүгээ хийх нь шүү дээ. За тийм болохоор одоо би та нарт харуулаад. Одоо би төгсгөлөө бол холбохтой зөвөр холбоч нь хараарай. Яг энийг ингээд татаад нөгөө сая ингээ гаргаж ирсэн тий ингээд ямар ч гогцоо авахгүйгээр ингээд татчихна шүү дээ. Тэгээд энийгээ сайн чангалаад нөгөө жижигхэн хонио холбоогоо авлаа. За одоо харин яах нь нөгөө гогцооныхаа араас нь авах нь шүү дээ. Тэр эндээс. Тийм байгааз. Энийг ерөөсөө алдаж болохгүй энэ хамгийн сүүлийн гогцоо. За одоо би араас нь авахын тулд би нэмнэ. Би чинь сая 10 хэд байлаа минь чинь 8 байсан 16 болгоцсон тий. За би одоо араас нь нэгийг нэхэд нэгийг ингэж нэхэд дараагийн гогцоон дээрээс нэмнэ. Гэхдээ дандаа араас нь авах нь шүү дээ. 1 2 За одоо би тэгээ цаашаа нэхэд 1 нэмлээ. Энэ бол би зөвхөн танарт жишээ үзүүлж байгаа шүү. Тэрнээс биш ямар нэгэн юуных бол биш. Яг уу дараагийн нэг куклны толгойг энэгээр хийцэг үсийг хийсэн ч болох юм. Тэг ингээд. За одоо нэг гогцоо. Энийг нэмлээ. 2 1 Одоо энийг нэмлээ. За одоо би тэгээд дараагийнх дээр нь яг үсээ тайлбарлаад өгье.
Жохон хурдан нэгж чаад. Энэ хятадаас нэг ийм зүү авсан чинь хятадын аюу бас их дажгүй зүү шүү. Жохон хувцс нэхэд бол хөвтэйхэн. Энд ингээ гар тавихад аюу хөвтэйхэн. Надад санагдсан. Гэтэ зүү нөгөө анх эхэлж би ч одоо үзгээ ингэж барьдаг их буруу барьдаг. Тэгээ энэ яг энэ дээр нь гоё таарад ингээд тэгээд хөвтэйхэн. Одоо ихний нэхэд ирэхээр гар бас хуруу их өвддөг шүү дээ. За ингээд энэ бол харин аваа өвдөхгүй байна л. За одоо ингээд би дууслаа тий. Одоо яг та нарт харагдчихж байгаа тий. Одоо би энэ дээр ингээд тавиад харуулад цагаан. Одоо энэ гарч ирж байна тийм үү? Энэ. За тэгээд одоо би та нарт нөгөө зөвлөгөөгөө өгнө. Бүр ингээл нэг тутам болгоноос нэхэл энэний одоо дараагийнх дахиад би тэгж нэг хийнэ шүү дээ. Ингээл дугуулаад бүгдөө дугуулаад нэхэд яваад дандаа араас нь. Тэгэхээр ийм юмнууд ингээл гарч ирээл гэсэн. Тэгтээ миний нөгөө түрүү чи хэлдэг шиг хит их ус байхаараа одоо юу гэдэг те нөгөө толгоогоо их дараад айгу хүнд болчдөг гэсэн. Кукл маань өөрөө хүнд болчдөг. Тэгтээ зэрэг энэ одоо жишээлбэл би нэг ийм араас нь авчаад нэг дараагийнхыг бол зүгээр араас нь авахгүйгээр зүгээр нэхэд тэрний дараагийнхыг араас нь аваад тэгээд эндээсээ нэхэд яваад иж болно. Тэгээ арай жоохон бага бахаар. Гэтэ схем бол та нар харна үстэй тий ямар куклын дээрээс ямар юу байх нь бол мэдэгдэн штэ. Одоо би та нарыг энэ дөнгөж дуусчаад одоо би яг үсээ хаанаас хэлэх үү гэвэл энийг одоо би ингээд дууссан гэд бодъё тийм үү. Одоо жишээлбэл цаашаага би ингээд бүтэн нэхэд одоо нэг энэ хүртэл нэгсэн гэж бодъё тий ингээд бүхэл. Тэгээд энийга битүүлчээд одоо би яах вэ гэвэл энийга ингээд авчна. Тэгэхээр би одоо эннээс эхэлж нэгэх нь шүү дээ. Энэ дундаас. Тэ зааж одоо би нэг төр зур ингээд орхиот. За одоо би эндээс та нарт юу нэхийг зааж өгнө гэсэн. Аль ингэж шууд ингээ холбочих би. Яг ингэж холбохгүй ши нөгөө дуусах юунасаа болно. Би та нарт хичээ зааж байгаа учраас яаж нэхийг зааж байгаа учраас за одоо эндээс ингээ хонин холбоо нэхнэ. Ингээд хонин холбоо нэхээ. Одоо тэгэхээр чинь энэний дараагаас за одоо би хэдэн хонин холбоо тэгэхээр жоохон уртхан шиг үс нэхнэ гэж бодоод. Тэгэхээр чинь одоо та нар нөгөө толгой дээрээ тавьж байгаа тийм схем харж агаад куклынхаа одоо энэ үл яг ингээд орой дээр байна шүү дээ. Тэгэхээр чинь энэ үс маань ингээд ийшээгээ унжина гэсэн үг тийм үү. Ингээд бүр энэ рүү унжаад энэ хүрнэ гэдэг ч юм. Одоо энэ орой гэд үсэх юм бол энэ орой гэх юм бол бүр ингээд доошоогоо энэ хүрнэ гэсэн үг шүү дээ. Энэ хүртэл ч юм. Тэгээд буцаагаад нэххээр арай жоохон богинохон болцдог шүү дээ. Одоо жишээлбэл 50 байвал нэг 46 мургаа шиг болно гэсэн үг тий. Тэгэхээр ингээд уртуу нэхэд яваад гэсэн. За одоо ингээд би энэс цаашаага ингээд урт нэгчээд одоо буцаад энэ рүү хурж ирнэ гэсэн үг. Тэгэхээр бас нэг юу яадیں۔ Бас нэг анхаарах юм байдаг. Зарим хүмүүний нэхээсээр шүү дээ тий. Зарим хүн гээд одоо энэ дандаа 2 дахь хогцооноос ингээд нэхэ шүү дээ. Хэрвээ би нэг ерөөсө утсаа зүгөө ороолгүйгээр ингээд нэгчих юм бол энэ нөгөө усны маань ширхэгч гэж хэлэх юм уу те айгүй нимгэн болдог. Энэ нимгэн болдог гэсэн. Нимгэн. Зарим хүмүүс ингэж нэгтэх хардаа зүгээ нэг ороогоод энэ рүүгээ нэг хогцоо аваад энэ гуруулангийн хамт авдаг. Энэ дан нэхээс гэдэг. Тэгэх юм бол юу маань нэхээс маань яах нь үгүй усны маань ширхэг жоохон ийм би юу гэдэг одоо жоохон өндөрдөө болох нь шүү тийм байгааз. Энэ нэг авсных нь энэ нэг авсных нь. Тэгэхээр ингэж авах юм бол арай жоохон их ус гарах нь тий. За одоо хэрвээ ингэж авах юм бол арай нэг хүн энэ юунаас шалтгаалах вэ гэвэл утас бүдүүн байх юм бол энэ ихний хар зүгээр л нөгөө нэгтгэхээр нэхэд явж. Хэрвээ утас нарийнхан байх юм бол ингэж нэгэх юм бол айгу гоё гардаг. Тэр хүн болгоных өөр. За дараагийн нэг юм болохоор зарим хүмүүсийн нэхмэл ингээд бүр ингээд мушиграад ийшээгээ ингээд орооцолтоод яваад идэв. Зарим хүмүүс хэрөөсөө мушгирдаггүй.
тэр одоо юунаасаа болоод идэв таталтнаасаа болдог байх гэж би бодоод идэв. Миний хоол их тийм амар мушгирдаггүй. А зарим хүмүүнийх бол амар мушгираад идэв. Тэгэхээр тийм тохиолдолд яах вэ гэвэл тэр мушгирахгүй бол энэ нэг юунаасаа нэг гогцооноос төгсгөл дээр нь 3 ширхгийг авчдаг ингээд 3 ч юм уу 2-ыг ч юм уу тэ жоох ингээд хөндрүүлээд 2-ыг аваад ингээд хөндрүүлчихдэг. Тэгээд цаашаага яах нь вэ? Цаашаага ингээд нэхээ явчихдаг. Ингээд нэхэд явах юм тийм. За ингэж яд. Тэгэнгүүт энэ маань харин хөөх ингээд эргэждэг. Энэ хараа тэр. Тийм бааз. Хэрвээ ингээд эргүүлэх шаардлагатай бол минийх бол ер нь айгүй эргэх дурггүй. Одоо та нар энэ Google-тэй нэр сарж байгаа тий. Минийх бол ер нь эргэх айгүй дурггүй. А хүмүүсийг ч юм бүр ингээд яваад өгдөө шүү дээ. Ингээл тий. Тэгэхээр тэр утаснасаа болд юм уу? Чангаслаасаа болд юм. Ингээд зарим хүмүүс ч юм бүр ядаргаатай маа миний нэхээс ингээд эргээд идэг гэдэг. А миний эсрэгээр ядаргаатай эргэдэггүй. Тэгэхээр би бас нөгөө өөрийнхөө юунаас шалтгаалаад одоо ингээд нэгчдэг. Ингээд тэгээ энэ уг нь бол ингээд хөөрхөн ийм байвал гоё байх хэрэгтэй байхгүй уг нь бол тий. Тэгэхээр би зарим Google-ийн дээр саяг шиг хамгийн сүүлийнх дээрээс нь ингээд 2-ыг авчдаг. Гэхдээ зэрэг ингээд энэ рүү эргээд ороод ирдэг. За одоо тэгээд цаашаага нэх юм. Энэ та нарахаар бол урт байгаа шүү дээ тий. За одоо би цааш нь. Би ер нь их тийм жоохон урт үснээс яг урт ус нэхэлт нь бол бүгд адилхан шүү дээ. Бүгд адилхан. Ганцхан нөгөө нэг нэхэд дуусныхаа дараа үсээ нөгөө хааш нь явах уу гэдгийг тий. Хойш нь болохгүй, хажуу тийш нь яаж болохгүй энэ төргээл тэр мэрийн бол өөртөө нөгөө фантазлна гэж байдаг шүү дээ тий. Тэгээ фантазлчдаг. За одоо ингээд би хамгийн сүүлийнхээгаа нэгчлээ. Одоо энэ ингээд урт ус байлээ гэд. Одоо хамгийн сүүлийг. Одоо яах вэ гэвэл нэгийг дандаа алхасдаг. Нэгийг алхасаа тэрний дараагаас нэгдэг. Тэгэхгүй бол хитрхи их яах нь вэ? Одоо эн чинь нэг ийм болно шүү дээ. Тийм байгаа. Сайн хараар ийм бол. Тийм болохоор энэ нэгийг алгасахдаа энийга нөгөө шууд холбогддог. Ямар ч гогцоогээр одоо та нар сайн харуул. Эндээс ингээл ерөөсө гогцоо нэхэлгүйгээр шууд ингээ гаргаад ирдэг. Энэ. Тийм үү? Тэр ингээ холбогддог. За тэгээд харин дараагийнхаас энийг би алгасан гэсэн чинь энэ нэхгүй энэ зүгээр холболт хийн. Тэрний дараагийнхаас нөгөө дараагийн үсний эхнийхээ гогцоог ингээд дараагийн үснийхээ эхнийхээ гогцоог аваад ингээд цаашаа явна гэсэн. Ингээд. За одоо болохтаа зэрэг одоо эн чинь ингээд энэний одоо дараа нь эндээс аавна. Тэрний дараас аавна. Тэгээд ингээд зөндөө олон болчихж байгаа зү тэ. Тэгэнгүүт нь зөндөө олон болчингууд нь Google-ийнхаа одоо нөгөө юуг нь янзлна гэсэн үг. Одоо тэгээд ийм олон болцсон өстэй олцсон байгаа тий. За одоохон би та нарт тэрийг хэлээд өгөх. Хүмүүс болохтаа зэрэг нөгөө нэхэлт юу журам энэ бол яг л адилхан. Үнэн чанартай бол яг л адилхан. Нэг л хэлбэрийн. За энийг болохоор би айгүй нингүнээр нэгсэн. Нэрцэн наа. Энэ. За одоо тэгээд ийм юмнууд гарцсан байна шүү дээ ингээд хардаа тэр. Тэгээд одоо чи нөгөө саяын энэ нэгсэн чинь энэ дээрээс зөндөө ороод энэ дээрээс зөндөө ингээд зөндөө болцсон маас тэгэнгүүт нь зүгээр урт талдаа хүмүүс ингээд янз бүрээр янзалцдаг хараа. Жишээлбэл ингэж болно гэсэн үг. Одоо жишээлбэл энэ үсээ ийш нь ингэж янзлах ч юм уу. Эсвэл энийга ийш нь энийн зөвхөн хоёрхныг бусдуудын ингэх ч юм уу. Тэ? Энэ болохоор зүгээр л өөрсдөө та нар нөгөө бид нар үсээ янзалдаг үлээ. Тэрэн шиг л янзлах нь шүү дээ. Тэрнээс биш энэ нэхээснүүд нь бол ерөөсөө л адилхан. Ганцхан түрүүний тэр дээрээс одоо энэ эднэр дээрээс саяын ус гаргаж ирсэн би тэ. Энд гараад ирсэн. За ингээд цааш нөрүүлсэвлээ. Тэгээд нөгөө юугаа үсээ янзалж байгаа шиг энийгээ янзлаад яваад байхan. За тэгэнгүүт
Одоо тэр төрүүчийнхаа тэр дээрээс ирснүүдийг тий одоо энд ингээд зөндөө ирсэн ба. Одоо би тэр та нар хараа ингэж ялгаа нь одоо харагдаж байна та нарт. Энэ ганцхан ерөөсө зүг юугаан нэг үгдүүлээ зүгээ ерөөсө ороогоогүй харагдаа ийм нарийнхан харагдаж байгаа. Би түрүү энэ дээр зүгээ нэг ороосон ба. Тэр ийм бүдүүн харагдаж байгаа. Тэгэхээр хэрвээ их ус хийх гэж байгаа бол ийм нарийнхан байвал арай жоохон нөгөө нэг хөнгөн байна гэсэн үг. А энэ болохтаа зэрэг арай жоохон ийм бүдүүн бахна шүү дээ. Зүг нэгэнд орооцсон юм чи зүг орооцсон учраас. Тэгээд эднэр маань ингээд одоо энэний дээрээс ирнэ. А тэгээд юу яах та болвол энэ урталаа ингээл ерөөсөө урталаа хүмүүс нэг ингээд хийцэн байдیں۔ Юун дээр. Энэ ороо одоо эндээс ч ингээд зөндөө өснүүд ороод ирсэн маа тий яг энэ шиг. Тэнгүүд одоо энэ заагн дээр хүмүүс хонин холбоо нэгчдэг. Яг ингээд нэг гэсэндээ толгойн зааг гаргаж байгаа гэсэн. Тэнгүүтээ нөгөө өснүүдээ хоёр тийш нь ингээд буулгацсан байгаа харагдав. Тэгэхээр энэ ч нөгөө нэг ямар кукл нэгч байгаас шалтгаалаад тэр ус маань хаашаага яаж тавигдах уу те зарим хүмүүс ингээд тавьсан байт. За энэ үсийг хэрвээ би жоохон ийш нь болгоно гэх юм бол ингээд. Миний нэг бас нэг кукл дээр арай өөр идэм аа өснүүд. Ингээд юм. Гэтэ би ер нь болж л өгвөл одоо урт үснээс жоохон зайс хийдэг. Урт ус их гой мөртлөө бас нэг тийм асуудал үүдээ. Гэтэ та нар хэрвээ толгоогоо сайн бэхэлж чадах юм бол толгоо одоо жишээл энэ том кукэлдэн дээр нөгөө төмөр утас маань баг энэ хүрнэ гэсэн үг. Энэ хүрч. Эндээсээ доошогоо баг бие их биений энэ хүрнэ гэсэн. Ийм урт төмрөөр тэгээ төмөр утсаар ингээд бүр айгуу сайн одоо яг ингээд би юу тавьсан байгаа шиг те ингэж толгоогоо сайн бэхэлж өгөх юм бол ерөөсөө ямар ч үс хийсэн болно. Тэгэхээр гол нь та нар энэ толгой их бие хоёроо сайн холбож өгөх нь шүү дээ. Одоо би та нарт тэрийг тайлбарлаад өгөөтэй. За одоо жишээлбэл энэ ээж юм тий. Энэ өөрөө жижигхэн куклтэй учраас би энд ийм жохон юу хийсэн маа бэхэлгээ. Энийг хэдий ч энэ хардаа бүр ингээ баг нугалахааргүй шах айгу сайн байгааз. Хэрвээ энэ ингээд сайн байх тусам толгой маань яах нь вэ? Энэ хоорондоо ингээд сайн бэхлэгдэж өгнө шүү дээ. Энэ хоёр хооронд ч. Тэгэхээр яг одоо энийг хэлж байгаа гэсэн. Тэгэхээр энийг хэрвээ сайн бэхлэх юм бол энэ дээр хичнээн ямар ч их үс хийсэн болно. Тэгээд энэ дээр бол сайн энийг сайн мэдэж аваарай гэж ингэж хэлэх гэж байна. Тэгэхээр жижигхэн куклдэн дээр бол яг одоо зарим хүмүүс шууд ингээл ойчдсон шүү дээ. Тэ энэ үнийг би нэг тоглоом дээр зааж өгсөн. Энийг энтэй шууд ойчдөг. Хичнээн сайн ойсон ч гэлээс энэ дунд нөгөө төмөр утас байхгүй бол толгой ерөөсөө ингээд дандаа унаад идэг. Ийм талтай. Тэгэхээр та нар энд бүр нэлээд сайн юутай бүдүүн нөгөө юу хийх хэрэгтэй. Нөгөө гэрлийн утас хийдэг шүү дээ тий. Тэгээ сайн нөгөө нэг лентээр ингэж бэхэлж өгöd ингэж нэгчдэг. За энэ дээр нэг юм байна. Тэгээд саяын одоо яг эн чинь бол ингэж ирнэ гэсэн үг байна шүү дээ. Энэ дээр ингэ тавиад тэгээд эн чинь бол ингэ зөндөө одоо энэний дараагийнхаас би энээс хэл залгасан байгаа тийм үү? Одоо энээс залгасан байгаа. Энэний дараагаас. Гэтэ хамгийн гол нь энэний дараагийнхтай холбоод тэрний дараагийнхаас энэ дараагийнхаа хогцоонуудыг аавна гэсэн. Тэгэхээр одоо эн чинь ингээл урт л байна. Энд дэр ерөөсөө илүү дутуу юм ерөөсөө байхгүй. За энэ орой дээр бол мэдээч нэхгүй. Зарим хүмүүс бол бүр эндээсээ оройгоос гаргацсан байдаг. Гэтэ надад бол нэг гоё биш санагдааг. Тэгэл одоо энэ дээрээс нэхэд явчихна гэсэн. Тэгэхээр урт үсэн дээр бол ерөөсөө тийм хэцүү юм байхгүй байгаа үстэй. Ерөөсөө нэхэлтүүд нь бүгд адилхан. Ганцхан л саяын миний хэлсэн юмнуудыг л анхаарал авчихад зүгээр. За зүгээр яг хүмүүс энэ ингээд нөгөө би түрүүний нэг кукл дээр ингээд араар нь хийцэн биз дээ тий. Жохон барзгардуу маягийн харагддаг. Араар нь хийх юм бол үсэн дээр ингээд хийвэл арай жохон гөлгөр харагддаг. Тэрийг бол та нар өөрсдөө л яах нь хүн болгоны л ингээд нөгөө би энэгээр нэх нь эсвэл би энийг араар нэх. Хэрвээ та нар энэ барцгар талаар нь үсээ хий гэх юм бол энийг харин нөгөө эндээс авахгүй штэ.
эндээс нь ихэхгүй. Одоо эндээс нь ихэхгүй. Энэ урдаас нь ихнэ. Энэ урдаас нь. Тэхийн болвол за одоо би энийхээ ингэж хөвөөд та нарт харал. Одоо би хэрвээ барзгар талаас нь буюу дотор талаас нь хий гэх юм бол за эндээс нь авахгүйгээр урд талаас нь авах нь шүү. Энэ миний урд талаас. Ингээд. Тэгээ одоо энийг сайн хараарай. Одоо ингээд урд талаас нь харагдчихэв. Ингээд. За ингээд урд талаас нь ихтэй зэрэг чинь ард тал чинь нөгөөд чинь гараад ирнэ. Тийм байгаа. Тэр энэ гараад ирж байгаа. Би хэрвээ үсээ энэ барзгар талаар нь хиймээр байна гэх юм бол эн чинь ард талдаа гарч ирэх нь шүү дээ. Тэр энэ. Тэгээд би энэ дээрээс нөгөө үснүүдийнхаа ширхгнүүдийг нэхэх юм тийм үү. Тэр ийм хоёр янз байх нь. Нэг нь би эндээс нь нэхэж болох нь, нэг нь араас нь. Тэгэхээр энэ дээр давхар энэ үстэй холбоотойгоор энийг сайн яах нь мэдээд авчих юм шүү дээ. Ер нь бол эндээс нөгөө нэг төрсөний дээд талыг гаргана, өмдний дээд талыг гаргана, тэгээд нөгөө зах гаргана, оймсны юм тойрог эдрийг дандаа ингэж нэхээснийхаа талыг нэхээл тэгэл энэ дээрээс нь одоо энэ дээрээс хөөрхөн нөгөө чимэглэл хийхэд чи энэ дээрээс нь татаа чимэглэл хий чин тий. Одоо нэг энэс 3-ыг нэхээл 3 хогцоо хонио холбоо аваад эндээс 3-ыг нэхээл явуучих юм бол ингээ хөөрхөн чимэглэл гарч ирнэ гэсэн үг. Ийм байдаг. За өөр чи үсэн дээр чи юу лээ? Би бас нэг Google-д нэгчээсэн юм аа. Нэг үсийн ингээд нөгөө нэг арай жоохон ингэж ташуу нэгдэг тий. Тэрийг би дараа нэг Google нэхэхээр яг хэлээд өгч болох юм тий. Хэлж өгч бол. За тэгээд ер нь бол үсэн дээр юу анхаарах вэ гэвэл ер нь бол урд талын нүрээ ингэж тооцоолж байгаа л тий. Нүрээ тооцоолж байгаа. Одоо урд талдаа хід байх уу? Урд талдаа ийм уртлын ус хід байх уу? Тэгээд одоо энээс цаашаагаа нэхэх юм бол ингээд чихний араар орно гэж тооцоол эн чин дойшоо явна гэсэн үг шүү дээ тий. Ингээд урд устэй нэгчдэг. Тэгэхээр энэ өөр нэг үсэн дээр тийм нэг хэцүү юм бол ерөөсөй байхгүй байгаа үстэй. Гол толгооны орой нэгж байгаа юм шиг. Жишээлбэл хэрвээ та нар урт ус нэхэх юм бол энийг айгүй жохон нэхнэ гэсэн үг. Одоо яг миний одоо энэ бол бараг худалчинд ингээл болоо. Энэ орой. Тэгээд энээс дошоогоо нөгөө үснүүдээ яах нь ингээл нэгчих юм шүү дээ. Тэгээд нөгөө их байх тусмаа эн чинь ингээ битүүлэгдэнэ гэсэн үг. Тэгээ энийг энэ хүртэл ч юм уу энэ хүртэл нэхнэ гэж байхгүй. Ийм жижигхэн нэхнэ. Одоо энээсээ дошоогоо би ингээл үсийг нэгчнэ гэсэн. Тэгэл яаж оруулахаас. За энэ л эрэгтэй хөвгт нэгч байгаа. Энэний эрэгтэй хөвгт мэдээж жоохон богинохон өстэй. Тэгээд энэ болоо. Тэгээд хамгийн гол нь нөгөө нэг саяхаа нөгөө саяхаа одоо жишээлбэл энэ дээр ингээд үс нэгсэн байна гэж одоо тий энэ оройгоос ингээд зөндөө болно. Тэгэхээр эднэр маань хоорондоо айгуу гоё шигүү ингээд таарна гэсэн. Ингээд би нэг жижигхэн ингээд тийм байгаа. Ингэж л орж ирнэ гэсэн урт усч. Тэгэхээр энэ ингээд бүр доошоо ингээ гараад ирнэ. Ингээд доош. Энийгээ харин нөгөө оёхтоо заавалчгүй яг толгооны одоо ингээд үс байлээ гэхэд тэгээ энэ ингээд үс байлээ гэхэд оёхтоо дандаа толгооны хэвээ гаргаж ойдно шүү. Яг ингээд эндээс ингэж ойдог. Оёхтоо. Тийм байгаа ингэж хэвээ гаргаж. Тэгээ дараа нь энэ дээрээс хамгийн доод талын үс одоо дээрээс орж ирсэн үсээ дээр нь давуулаад ингээд явдаг. Тэгэхээр энэ мэдээж янз бүрийн Google-нүүд дээр өөр байна гэсэн. За ингээд би өнөөдөр энэ бичлэгийг дуусгая. Хэрвээ та нарт таалагдсан бол доор нь бичээрэй.
Тэгээд би нэг ийм хүсэлт байгаа. Намайг нөгөө нэг схем уншихыг хийлээд өгөөч, заагаад өгөөч гэсэн нэг юм байгаа. Схем унших бол орос дээр, англи дээр би яг хөө хэрвээ та нарыг коммент дээр нэрээ та тэгвэл тэрийг хэлээд өгөх юм бол би та нарт бүр яг энийг англи дээр ингэж тэмдэглэдэг, энэ ихээсийг орос дээр ингэж тэмдэглэдэг гэд хэлээд өгье. Тэгээ ер нь бол схем уншаад сурчих юм бол нэхэхэд айгүй амархан. Миний түрүү чин Google дэнүүд дээр дээд тал дээр нь схем нь байж шүү дээ. Тэгэхээр ер нь бол одоо нөгөө нэг биднийг сургуульд байхад би ч гэсэн өөрөө тэгжил заадаг гэсэн шүү дээ. Ингээд нөгөө зураал схем хийдэг те. Жишээлбэл одоо нэг хугацаанаас 3-ыг авах тэр гэл. Одоо болохтой зэрэг арай жоохон орчин үеийн арай юу гэх юм уу да. Хэлбэршүүлсэн шууд л ерөөсөө шууд л одоо DESC гэж тэмдэглэсэн байхад юм бол энэ бол хасах гэл ингээд шууд уншаа явчихдаг. 2 гогцоог нэг болгож гээд ингээд уншаа явчихдаг болсон. Дээр үед болохтаа зэрэг ингээд бүр ингээд зургаар нь зураа. За тэгээд өнөөдрийн бичлэгийг дуусгая. Бүгдөөрэнд нь амжилт. Тэгээд доор нь надад юугаан санал хүсэлтээ бичээрэй. Ийм байна, тийм байна гэх. Тэгээд утгагүй би нэг тоглоом хийх заавар оруулж өгнө. За баяр та.